Гэтэл бид нар гадаргын улсаа бол маш их хэмжээгээр бараг мал уух боломжгүй болтол хордуулсан байхгүй хүн битий л дээ. Гэхдээ одоо хөөрхийн юуныхан чинь тэгдэг шүү дээ тийм ээ. Одоо туул голынхан заамрынхан ч тэгж хайлаастынхан туул тосгоныхан ч гэсэн дандаа мал нь тэр нөгөө бохирдсон уснасаа ууждаг. Тэгээ хүмүүс нь айдастай тий. Ийм одоо бохир усыг ууж байгаа миний малын дотор гэдс юу болж байгаа махын сүүгийг хэрглэж байгаа миний одоо дотор гэдстэй юу болж байгаа болоо гэсэн ийм болгоомжил айдас бол баян мөнхийн дагуулаастай. Ус бохирдуулсан төлбөрийг 50-60% бууруулсан ийм хуулийн төслийг өргөн бариад хилцүүлээд эхэлчлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь өнөөдөр байгаль орчин аюулт жуулчлалын яам чи өөрөө байгаль хамгаалах үүрэгтэй яам уу? Эсвэл байгалийн нөөцийн ашиглалтыг дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй яам уу гэдг нь бол эргэлзээ төрүүлж байна. Яам тийм ээ засгийн газар энэ өргөн барьсан төслөө буцааж татаж аваач гэж хүсэж байна. Улсын их хурлын гишүүд усаа хамгаалдаг, хайрладаг тийм ээ нэг төлөө санаа зовдөг гишүүд энийг бити дэмжээч гэж хэлмээр байна.